Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Хито Башира хүн багна. Эртний Японд барилга барьж байх үедээ хүнийг амьдаар нь багна болгож ханны завсар хийдэг байсан домог бий. Эрт цагаас хүмүүс хачин зүйлд итгэдэг байсан. Барилгын дотор хүнээр дахил өргөхвөл барилгыг илүү бат бөх, удаа настай болгодог гэж итгэдэг байлаа. Тэр тусмаа амьдаар нь булшилвал барилга байшингийн хувьд бүрж сайн гэнэ. Энэ тахилгыг хийснээр бурхад баярлаж байшин барилгыг байгалийн гамшигаас хамгаална гэж үздэг байсан. Эрт цагт барилгачдын ажиллах нөхцөл муугаас олон эрчүүд өвчин болон осол дүртэн амиа алддаг байв. Тэр цолгүй хүмүүсийг барилгын хажууд булшилж, юу болсныг нуун, дээр нь хэдэн 10 жилээр орших байшингаан барьчихдаг байсан. Мөн зарим ажилчдыг цайзын нууцыг олон нийтэд дэлгэхээс сэрэмжлэн хөнөөдөг байсан гэх. Иймээс хүн баг нь бүхий байшин барилгуудад тухайн хүмүүсийн сүнс хорогддог гэнэ. Үүнээс шалтгаалж бүрчих үхэл гарч сүнсийг улам хүчрхэгжүүлдэг байна. Мацуй цайзын түүх үүнтэй холбоотой. 17 дугаар зуунд баригдаж байхад Төв цамхгийн чулуун хан байн орж байлаа. Барилгачид үүнийг зогсоох ганц арга нь хүнээр дахил өргөж хүн баг нь хийх юм гэж үзв. Нутгийн бом баярын үеэр бүжиглэх хөөхөн зарц эмэгтэйг харж түүнийг өргөтөн цайзад авчирчээ. Бусдаас харагдахгүй болсон үед барилгачид түүнийг цайзын хананд амьдаар нь битүүмжлэв. Ингээд түүний сүнс цайзад орогноож, Мацуй цайзын гудамж талбайд эмэгтэй хүн бүжиглэхэд цайзын хан жижигхэлдэг байсан гэнэ. Энэ нь олонд түгээмэл яригдж эхлэхэд хотод бүжиглэхийг хориглосон хууль гарлаа. Удаан хугацааны турш мөрдөгдөж байгаад саяхнаас цуцлагдсан хүмүүс одоо бүжиглдэг болжээ. Хүн багантай холбоотой өөр газрууд ч бий. Маруоко цамхаг, Мацуй Охаши гүүр гэх мэт. Хэрв Японд айлчлахаар бол эдгээр далд түүхүүд бүхий хүн багантай цайзуудаар аялна бизээ. Халзан эрэхтэй. Халзан эрэхтэй гэх сүнс байдаг ба жинхэнэ нэр нь Камбари Ньюдо юм. Тэр хүмүүсийг нууцаар ажиглаж, өөрийн гажиг хүслийн биелүүлэх дуртай. Тэр эмэгтэйчүүдийн шүршүрт орох, ариун цэврийн өрөө хэрэглэхийг харах сонирхолтой. Гаднах байдал нь халзан настай хүн байдаг. Тэр цагаан кимонотой ба цонхоор шагааж амнаасаа шүлс гоожуулдаг. Өрөөг бүхэлд нь нэгжиж, нүцгэн байхыг харах гэж оролддог. Заримдаа бүр ариун цэврийн өрөөнд ороод ирж гисэн хажуугаас шүлсийн хожуулан харах нь бий. Хачирхалтай харагдах байдал болон хүслээс гадна түүний өмнөх түүх маш бараан. Сүнс болохоос өмнө нүцгэн охтыг харах дуртай хөгшин хүн байв. Тэр тосгоны гудамжаар сэмхэн явж охтын нүцгэн биеийг хэсэгхэн жолов харах гэж оролддог байлаа. Эхэндээ түүний энэ сонирхлыг хинч мэдлэггүй энгийн хүн шиг харцдаг байж. Нэг өдөр гэр бүлийнхэн түүний нууцыг мэджээ. Тэрний энэ үйлдэл сонирхлыг үнэхээр жигшин хүлээж авсан байна. Түүнтэй холбоотой байхаас ичсэн ба шийтгэл болгож тосгоноос хөөжээ. Тэр ууланд урц босхон даяанчилж амьдрах болов. Тэр бясалгаж нүцгэн охтыг бодохгүй байхыг хичээсэн ч нэмэр болсонгүй. Тэр дур сонирхолтой хөдлөгдөн муу ёрын хүчинд автагдав. Тэр шөнөдөн тосгон руугаа нууцаар очиж нэг охиныг хулгайлжээ. Тэрнийг урдсантан авчран охиныг хүлж угаад аимшигтай зүйл хийв. Хинч юу болсныг нарийн хэлж мэдэхгүй ч энд бичгэд ч аимшигтай зүйл хийсэн гэдэг. Нэг өдөр тэр урдсан орхин явжээ. Байхгүй хооронд нь хулгайч урцанд нь ирж эд зүйл хулгайлахаар шийджээ.
хулгайч орж ирээд охиныг олж харав. Тэгэд охиныг өрөвдөд хүлээсийг нь тайлчгаж тэднийг явахаас өмнө өвгөн гинт ороод ирсэн байна. Тэд хоорондоо зодтолдож эцэст нь хулгайч ялжээ. Өвгөнийг алж охиныг эцэг эхт нь хүргэж өгөв. Гэвч түүх энэ хүрээ дууссангүй. Өвгөн сүнс болон боцож иржээ. Охиныг байшингийн гаднаас цонхоор гарan хүмүүсийг айлгадаг болов. Эцэг их нь охинд муу юм болохгүй гэж сэрэмжлэн тэндээс нүүж алс газарт охиноо нуужээ. Тэр цагаас хойш Камбарын Ньюдогийн сүнс залуу охтыг хайж байшин болгоны ариун цэврийн болон ундлахын өрөөний цонхоор шагаадаг болсон байна. Хэрв ундлахын өрөөнд Камбарын Ньюдогийн нэрийг дуудвал заримдаа суултуураас түүний толгой цухуйдаг гин. Жилийн сүүлчийн өдөр угаалгын өрөөндөө Камбарын Ньюдо бага мэдрэлтэрээ гэвэл халдсан эр дараагийн жилд ирдэггүй гин. Түүнтэй холбоотой ийм нэг түүх бий. Өөрийн биеэсэн ичдэг нэг Япон охин байжээ. Нэг орой тэр хэдэн охидтой волейбол тоглож байв. Дараа нь шүршүрт орохоор төлөвлөсөн ч өөр хүний нүдэнд харагдмааргүй байв. Тиймээс бусад охидыг шүршүрт орж дуусахыг хүлээн сөүлд үлдэж ганцаар орохыг хүсжээ. Бүх охидыг гарсны дараа бүдэг гэрэлтээр шүршүрийн өрөөнд орж ирэв. Тэр алчууранд тавин шүршүрт орж байлаа. Усны таралт маш бага байв. Гэсэн ч тусалж буй усаар биеийн угааж эхэллээ. Гэтэл хин нэгний энийг сонсогджээ. Настай хүн энийг шиг сонсогдно. Эргэн тойрны хардал хинч байсангүй. Охин хэсэг зогсож чимээ чагнатал юу ч сонсогдсонгүй. Охин шүршүрт үргэлжлүүлэн орж байтал түрүүнийхээс чангаар хэн нэгэн энийг сонсогдов. Хөөе мо гаж донтон минь чамайг сонсоод байна шүү гэж охин хашгирав. Шүршүрт биеийн халахлах зүйлгүй зогсоод байх нь эвгүй байсан тул хурдхан шиг дуусгаад гарахыг завдав. Гэтэл дахиад л өнөөх инээд сонсогдов. Энэ удаад бүрч чанга дуугаар дээрээс нь сонсогджээ. Дээш харахад шүршүрийн толгойн оронд ханан дээгүр хөгшин хүний толгой харагдав. Өнөөхөр түүнийг шунамгаа харж шүлсийн гоожулж байлаа. Охин хашгиран шүршүрийн өрөөнөөс гүн гарав. Ерөнхийдөө энэ хажин өвгөн чамайг харж байвал муу юм болно гэсэн үг. Камбарын Ньюдо биш байсан ч ийм хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Аюулгүй вэж цонхоор хэн нэгнийг битгий харуулж угаарай гэж хүсье. Хони Онна. Хони Онна бол чамтай цагийг хамт өнгөрүүлэх сонирхолтой дурбулаан эмэгтэй юм. Тэд маш үдсэглэнтэй, хүүхэлдэй шиг арьстай. Гоёмсог кимоно өмсдөгч, үнэн хэрэгтэн тэд бол эрчүүдийг өргөтөн сүнсийг нь хулгайлдаг ариг ясан чөтгөр юм. Хони Онна тохиромжтой хохирогч гарч иртэл төвчээртэй хүлээдэг. Дараа нь тэр хохирогч төр очин өдөж яриа эхлүүлдэг. Тэгээд өөрийн сонгосон байршил руу авч явна. Хэрв дагаж явбал өөрийнхөө хувцсыг тайлгаж хэлдэг. Хувцсыг нь тайлах үед ирчүүд кимоногийн цаана мах цусаар чимгэлсэн ариг ясыг нь олж хардаг. Ноцтой алдаа гаргаснаа ирчүүд ойлгох үед чөтгөр аль хэдийн амнаас сүнсийг нь сорж авдаг. Түүний уран үгэнд хуурдаж, үдсэглэн гоод сохроогүй, өндөр сүсэг бишрэлтэй хүмүүс чөтгөрийн жинхэнэ дүр төрхийг харж чадах ба ариг ясан биеийн хэсгийг хальтгардаг байна. Хони Онна бол ирчүүдийг өөртөө дурлуулж, ойрцсны дараа төлөөс авдаг Сүккүби гэх эмэгтэй шуламтай төстэй. Сүккүби гэх эмэгтэй хүнд хувилсан шуламсууд ирчүүдийг сэтгэл зүйн хувьд дордуулах буюу хэрцгийгээр алдаг. Хони Онна бол хайр сэтгэлдийн шаналж өгсөн хэн нэгний сүнс гэж үздэг. Сүнснүүд үхэхээс өмнө гоо үдсгэлэнгийн төрхөөр ирчүүдэд харагддаг. Энгийн, жирийн л хүн шиг харагдаж байж болох ч тэд гаднах шиг юм биш.
Тэд өмнөх амьдралынхан гуниг хайр дурлалыг санагалзан хосон олох гэж хайдаг. Гэсэн ч тэр хүсэл нь үхлийн болж хувирдаг. Янз бүрийн ирчүүдтэй ярилцаж үздэгч өмнөх амаргуудтайхан цагийг өнгөрүүлэх хүсэлтэй байдаг. Шөнө дундын үед хооны Онна булшнасан гарч ирэн өмнөх амаргийнхаа гэрлөө очдог. Өдөр хоногуд өнгөрөх тусам амаргийнх нь бие муудаж хүн дээр өвжилдэг. Хэрв өөр хүн саад болохгүй бол хооны Онна амаргийнхан бүх амьдралын хүчийг сорж амийг нь хөнөө үхлийн тэвэртэн оруулдаг. Хэрв тухайн амраг нойрон дундан ажуухан үхэхийг хүсэхгүй бол таринч болон эд шидийн хүчээр өөрийгөө хамгаалж болно. Гэсэн ч бусдын үгийг сонсохгүй бол түүнийг хамгаалахад хэцүү. Яагаад хамгаалагдахыг хүсэхгүй байна вэ гэж гайхаж болох юм. Уг эрэхтэй шулмыг амьд байхад нь гүнзгий дурлсан бол үхэлж тэднийг салгаж чадахгүй гэсэн бодолтой болдог. Хайр хүнийг соголдог гэдэг шүү дээ. Хэрв нас барсан хайртын чин сүнс дундлагын өрөөнд шөнө болгон харагдаад байвал сүнс зайлуулагч хүмүүсээс тусламж авсан дэр байх шүү. Нопперабо бол хүн шиг харагддаг ч яг ялгаатай тэдэнд нүүр гэж байхгүй юм. Эхэнд нь ингийн хүн шиг харагдана. Тэд багаар хохирогчийнхон царайтай адилхан болж төрөл садан эхнэр нөхрийнхэн дүрд хувилдаг. Тэд нийгэмд уусан шин гэж энгийн хүнээс юу ялгарахгүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хуурамч баг нь тайлагдж нүүр царай нь алга болдог. Тэдэнд нүд, ам, хамар гэх мэт хүний нүүрэн дээр байдгаас юу ч байхгүй. Оронд нь зүгээр л цулгүй хүний арьс байх болно. Тэднийг харагдах байдлаар нь бас нүүргүй сүнс гэж нэрлэдэг. Хүмүүс тэдэнтэй тулгарахдаа Нопперабо тэднийг алж хэргийн газрыг орхиж явна гэж айдаг. Гэхдээ тэд гарцсангүй аюул багтай. Энэ чөтгөрүүдийн зорилго бол хүмүүсийг айлгах бөгөөд үнийг ч сайн хийдэг. Тэд хэсэг бүлгэрээ нэгдэж хүмүүсийг айлгах дуртай. Ихэвчлэн хоосон гудамжинд хохирогчийг ганцаараа явж ухад отдог байна. Эрэхтэй эсвэл эмэгтэй хүнтэй таарах үедэн гэнт эргэж харан өөрсдийг Нопперабо болохыг хэлдэг. Тэдэнд хүмүүсийн айж сандарсан царайг харах нь маш их таалагддаг. Нопперабогийн айлгах арга нь эхлээд царайхан харуулж, үүний дараа гараараа нэлэхэд царайг оволдог. Нопперабо ганцаараа биш байх нь элбэг. Хохирогч түүнийг харангуйтаа айж зүгтгад өөр нэг танихгүй хүн гарч ирэх болно. Үл таних хүн юу болсон хийгээд яагаад ингэтлээ айсныг асууна. Хохирогч түнд бүгдийг тайлбарлаж дуусгад ингэж үү хэмээн өөрийнхөө царайг нүүргүү болгодог. Энэ байдал хэд хэдэн удаа тохиолдож хохирогч нүүргүй сүнснүүдтэй олон удаа таарч эцэст нь гэртэн орох үед хайртай хэн нэг нь ингэж үү хэмээн царайхан арилгадаг байна. Үүнтэй холбоотой олон түүх домог байдаг. Нэг залхуу загасчин эзэн хааны тэжээвэр загаснуудын цөөрөм рүү очиж загасчлахаар шийджээ. Уг цөөрөм хаян Кёх ордны хажууханд байдаг ба маш үдсэглэнтэй. Хажууханд нь оршуулгын газар байдаг тул цөөрмийг хараагдсан гэж хүмүүс ч хийрхдэг байв. Загасчны эхнэрт цөөрм эвгүй санагддаг тул нөхрөөсөө тийшээ очихгүй байхыг гуйжээ. Гэсэн ч загасчин түүний хэлснийг тооссонгүй. Цөөрм дээр очтол хөөрхөн эмэгтэйтэй таарав. Эмэгтэй түүнээс хараагдсан цөөрөмд загасчлахгүй байхыг хүсэв. Загасчин түүнийг тоолгүй явах гэтэл эмэгтэй гинт нүрэн алга болгож Нопперабо болж хуврав. Загасчин үхтлэн аж нүргүй сүнснээс зүгтаж гэртэн очижээ. Эцэст нь тэр байшинтан орж хаалган хахад ууртай эхнэр нь ухтаж авлаа. Эхнэр түүний болчмгүй үйлдэлийг шүүмжилж залхуу бүдүүлгээр дуудав. Тэгснэн хариу хэлэхээс өмнө нүрэн алга болгосон байна. Тэгэхээр энэ төрлийн чөтгөрүүд хүмүүсийг гэмтэхээс илүүтэй
айлгахыг илүүд үздэг. Хүмүүсийн өдрийг там болгож үүнээсээ таашаал авах сонирхолтой. Түрээсийн байр. Намайг 2010 онд Нара хотод байхад энэ явдал тохиолдсон юм. Японд хэлний сургууль дөнгөж нээсэн Канадын хос намайг англи хэлний багшаар авч ажиллуулахар болсон юм. Японд анх удаа ажиллаж амьдрах миний хувьд хотын захад ажилтайхан ойрхон амьдрах газар олох хэрэгтэй болов. Тэгээд ихэвчлэн гадаадынханд зориулж түрээслүүлдэг том байшин олддог юм. Байшинд төрөл бүрийн хэрэгтэй хэрэггүй зүйлс байх ба ихэвчлэн өмнө нь түрээсэлж байсан хүмүүсийн орхисон эд зүйлс бололтой. Ховцас, сэтгүүл, бүр 80-аад оны эд зүйлс ч байлаа. Нийтийн байр маягаар баригдаж хажуу байшингуудтай наалдуулсан тул хөршүүдийн чимээ шуугаан байнга сонсогдно. Бүр нэг шин дээрээс шатаар хүн бууж байна уу гэж сонсогдтол чимээ гарч намайг сэрээхэд хөршинхэн хүнийг хизээж ажлын гутлаан тайлдах хүн байна гэж бодож үлээ. Тэр үед нь манай байшингийн талаас муур дуугарсан чимээг уулчих юм. Би чинь ямар ч муургүй шүү дээ. Энэ үеэс л энэ байшиныг л хажин жигтэй болохыг анзаарч эхэлсэн юм. Хамгийн эвгүй өрөө нь миний унддаг өрөө ба энд л ганцхан сүлжээ байдаг. Ямар нэг юм боллоо гэхэд эндээс ядаж хин нэгэн рүү залгаж болох юм та гэж боддог байв. Дээд давхрын өрөөнөөс гарах түчгэнсэн чимээл ер ойлгомжгүй дээр миний бие сэтгэлийн хямрал бүр хачин байсан. Жишээ нь гэхэд би хоол унданд туйлын дургу болж хаяа нэг дэлгүүр орохоор өндөх будаанаас өөр зүйл бараг авахгүй. Өдөртөө ганц нэг юм иддгээс болж түрээсийн байранд байх богино хугацаанд 17 кг хайсан байв. Байшинд байхад нэг л яоцгүй байдаг ба сургууль дээр ажлынхантайгаа бараг юм ярилцахгүй. Оюутнууд сургуулийн менежертэй харьцахаас хэтрэхгүй байлаа. Ерөнхийдөө сэтгэл санаа туйлын тогтворгүй байсан. Бас нойрны асуудалж гарч ирсэн. Эхний сар нойр хүрэхгүйгээс болж зочны өрөөнд шүнжэнгөө кино үздэг байв. Унталгүйгээр нар мандахыг олон ч өглөө харсан. Унтах үедээ өмнө байсан хуучин орон дээр унтдаг байлаа. Зун ирэхэд би газар гудас дэлгэж унтдаг болов. Өөр халуун болоод ирэхэд зүгээр л шалан дээр даава нөмрөн унтах болсон. Байрны эзэн ирэхэд би энэ байшинд өмнө янз бүрийн зүйл болж байсан эсхийг асуусан ч тоомтой хариулт авсангүй. Дараа нь харин энэ байшингуудын ус сангийн асуудал хариуцсан хүнээс асуув. Тэр миний турж ицсэн бие, нойргүйгээс ядарч туйлдсан нүдийг хараад санаа алдан бүгдийг ярьж өгсөн юм. Нэгдүгээрт намайг энэ туухыг ярьж өгсөн талаар байрныхаа эзэнд хэлж болохгүй шүү. Энэ байранд Кодокуши гарсан юм. Кодокуши гэж юу гэсэн үг юм бэ? Ганцаараа амьдардаг хүн нас бараад удаан хугацааны дараа олдохыг хэлдэг юм. Юу? Тэгэд хэдийн хугацааны дараа олдсон гэж? Бараг 2 сар болсон болов уу та. Нэг ганц би Япон залуу энд амьдарч байгаад нас урчихсан юм аа. Түүнийг их ойр дотны хүн байхгүй учраас л тэгэж удсан хэрэг. Ойр гавийн хөршүүд муу ховноор гараад тань гэж гомдол гаргасны дагуу тэрнийг олсон. Үүнийг сонсоод ганц би амьдардаг эмэгтэй хүний хувьд би шоконд орлоо. Түүний утас дуугарч дараагийн ажил руу яаравчлуулсан тул илүү зүйл ярьсангүй явж отов. Би байр лугаа толгой гудайлхан орж хэсэг суулаа. Тэр хүн үхэд 2 сар болоход хинч олоогүй. Хинч зохих ёсоор оршуулгыг хийгээгүй учраас сүнс нь амар тайвныг олоогүй биз. Тэр тэгэд хаана өгсөн байж болохыг хэсэг бодтол үстэй толгой харцах шиг болов. Хүн унтлахын өрөөндөл ихэвчлэн үхэж таарна. Орны маань матрас харьцангуй шинэ байсан. Мөн орыг удаан хугацаанд хөдөлгөөгүй байсан. Би унтлахын өрөөрөө хулгасхийн орлоо. Матрасыг сөхөж үзэхэд орны тоор том гэгчийн хулдаас нь дэвсгэр дэлгэжээ. Би орыг чадан ядан түлхэж холдуулан хулдаас нь дэвсгэрийг хуулж хаяв. Дэвсгэрийн доор хуучин паркетын шал хүрэнтэн харагдана.
Би гэрлээ асан эгц дээрээс нь гарлаа. Дээшээ харан хэвдэж байгаа хүний дүрс шалан дээр үлджээ. 175 см орчим өндөртэй хүний дүрс шалан дээр бараантан харагдаж байв. Би интернет ухаж Кодакушигийн талаар судалж үзв. Японд олон сая ганц биеэр амьдардаг хүмүүс бий. Хинч хайхардгүй бол тэднийг гэртээ нас барсны дараа 1 сар, хэдэн сар, бүр жилийн дараа олгоч тохиолдол бий. Олсны дараа өгсөн хүний цогцос, үнэр, шалан дээрх ул мөрийг арилгадаг цэвэрлэгээний багж байдгийг олж мэдэв. Хамгийн хэцүү нь шалан дээр нэвтэрсэн хүний цус, тос, шингэнийг арилгах гэсэн байлаа. Учир нь хичнээн хөөсрүүлж ариутгаж угаалаач хүний дүрс арилдгүй ба шалыг солихоос өөр аргагүй гэсэн байв. Би үүнийг олж мэдээд дахиж байшиндаа нэгч хорон байхыг хүссэнгүй. Тэр өдөртөө нүүж түрээсийн гэрээг нь цуцалсан юм. Миний нойргуудад байсан шалтгаан дээд давхар түчигнэх чимээ хийдэг чингээ хаяж турсны минь шалтгаан болдсон юм. Байшин дахь сүнс миний энергийг сорж байжээ. Би тэр байрнаас нүүж бушуухан бүхнийг мартахыг хүсэв. Хэдэн сар өнгөрсний эцэст би хуучин чин дээнч орж хэвийн амьдралдаа буцсан оров. Дахиж тиймэрхүү эвгүй зүйлстэй хизээж таараагүй.